Сайн байна уу? Миний нэр Мөнх Жаргал, хүний хөгжил судлаач, төрийн удирдлагын докторант, нийслэлийн сургалт судалгааны төвд сургаж хөшөөдөг. Товчхондоо бол төрийн албаагчдад бас сургалт ордог гэсэн үг. Цаг төлөвлөхийн тулд эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хуучин бол цагийг төлөвлөх гэж оролддог байсан шүү дээ. Тэгээд одоо сүүлийн чиг хандлагууд ч гэсэн энийг ярьдаг болсон. Юу вэ гэхэлэр цагийг хүн төлөвлөж чаддаг юм байна. Цаг яагаад гэвэл зогсдоггүй, ухардаггүй, ерөөс уурсчаадаг. Тэгэхээр юуг төлөвлөх ёстой юм бэ гэхээр та өөрт байгаа цагтаа тааруулж ажиллаа төлөвлөх ёстой гэдгийг л ойлгох. Энэ үндсэн агуулга нь баггүй. Тэгвэл хүмүүс нөгөө цаг дээр төвлөрөөд байдаг байхгүй юу? За 9 цагийг, 10 цагийг, 11 цагийг гэдэг ингээд цагаа хараад биш. Зөвхөн ажиллаа харна гэсэн үг. Тэгэхээр ажил яриад ирэхлээр нөгөө талд нь нэг чухал зүйл яригдана. Тэр нь яг хөөхлөөр таны хувьд юу чухал бус юм гэдгийг ялгана гэсэн үг. Тэгэхээр чухлыгаа түүж аваад чухал бусыгаа хойш нь тавина гэсэн үг тийм. Тэгээ энэ дэр нөгөө Эйзенхауерын матриц гэдэг. Матриц энэ хамгийн шилдэг миний зүгээр санал болгох шилдэг аргачлал бол тэр Эйзенхауерын матриц гэж байгаа. Тэн дээр яаралтай бус чухал бус гэсэн дөрвөн зүйл дээр дөрвөн нүдэнд ангилдаг шүү дээ ажлуудаа. Тэгэхээр яаралтай чухал зүйлээ энэ тэргуунд төлөвлөнө. Тэрийг бол өөрөө хийн тийм ээ. Яаралтай бус хэрнээ чухал зүйл байвал та өөрөө хийн. Гэхдээ яаралтай бус учраас хизээ хийж болох хойш нь нөгөө төлөвлөгөөнд оруулах гэсэн. Яаралтай хэрнээ чухал биш ажлууд байдаг. Энийг болж өгвөл та бусдаар хийлгэх арга замыг хай гэж байгаа. Та төлбөрийн төлөөд мэргэжлийн үнээр хийлгэж болно. Та тэрийг эсвэл хин нэгэн найзаа гуйгаад энийг ингээд өгч хийлгэж болно. Нөгөө бол заавал бүх юмыг өөрөө хийх гэж оролдохгүй. Яаралтай биш, чухал биш гэсэн хүснэгтэнд орсон ажлуудыг бол та шууд татгалз гэж байгаа. Яг тэгвэл тэр таны хувьд нэгдэж яаралтай биш, хоёрдож чухал биш. Тэгэхээр нэг эхлээд нөгөө цагийг биш, ажлыг төлөвлөх хэрэгтэй гэдгийг ойлгоод тэгвэл ажлыг төлөвлөхийн тулд яах вэ гэхээр тэр дөрвөн хүснэгтэнд бид нэр ангилж хийж агаад тэгэхгүй бол ангилж хийж агаад заримаас нь татгалзаад заримыг нь яг өөрөө гардаг чинь заримыг бусдаар хийлгэн заримыг нь хизээ хийх гэдэг төлөвлөгөөнд оруулах гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол хэрвээ ухамсартайгаар бид нэр өдөр тутамд хийж байгаа ажлуудаа ингээд сайн шинжилээд үзэх юм бол бидний хувьд яаралтай биш, чухал биш маш олон ажлууд байдаг байхгүй. Тэрэнд бид нэр цагаа өрөөд идэг, эрч хүчээ өрөөд идэг, нөөцөө өрөөд идэг. Дахиад сайн анзаарах юм бол бид нэр зүгээр бусдаар одоо харилцсан ашигтайгаар шүү дээ тийм. Бусдаар хийлгэж болох ажил дээр өөрсдөө хамаг цаг нөөцөө өрөөд идэг. Тэгэхээр энэ чухал бусаа ялгах юм бол ажлыг төлөвлөхөд хамаагүй хялбар болно гэсэн. Хоёрдугаарт нэг ойлголт байгаа. Төлөвлөгөө гэдэг зүйл хүн хүсэж байгаа үр дүндээ хүрэхийн тулд өөрийнхөө үйл ажиллагааг тодорхой хэмжээнд ингээд зэгцэлж, эмхэлж, алийг хизээ хийх вэ гэдгийг төлөвлөлт хийх үйл явц шүү дээ. Тэгэхээр тэр үр дүнд хүрэхийн тулд төлөвлөж гинэ гэж байгаа юм чинь үр дүн гэдэг чинь эхлээсээ бидний зорилго байхгүй юу? Зорилго. Тэгэхээр би залуусд юу гэж хэлмээр гэхээр зүгээр л төлөвлөн гэдэг ойлголтыг одоо толгойноосоо бараг аваа хийчих хэрэгтэй. Зүгээр төлөвлөн гэдэг өөрөө утгагүй. Эхлээд зорилгоо тодорхойл. Жишээлбэл заах энэ жилийн зорилго бол ингэнэ гэдэг. Санхүүгийн хувьд ийм байна. Карьерийн хувьд ийм байна гэдэг нэг зорилго тодорхойлчлаа тий. Жилээр нь ярив шүү дээ. Миний одоо хүнийхээ хөгжлийн хувьд бол ийм ур чадварыг мэдлэгийг эзэмшнэ гэдэг. Билдуулаад нааш нь татаад тэгвэл хэдэн сард нь алийг нь хийцэн байх юм гэдэг. Тэгэхээр жилийн эцэст харж байгаа зорилгодоо хүрэхийн тулд наа 12 сард алийг хийцэн байх юм, 11 сард, 10 сард алийг хийцэн байх гэдэг. Энэ тэр зорилгоос нааша татж байгаа саруудад бол ерөнхий зорилтуудыг тавина. За би 12 сард тэгвэл энийг гүйцэтсэн байна, 11 сард энийг гэдэг. За ингээд татаж яваад одоо чинь оны ихэнд нэг сар шүү дээ. Зөвхөн нэг сар хүртэл ерөнхий ингээд сар бүрийн зорилтуудыг зоочих гэсэн. Тэрэнд төлөвлөх хэрэггүй. Зоочих. Энэ нь бол нөгөө ерөнхий төлөвлөлтөд харж штэ. За яг нэг сард ороод ирэнгүүт энэ чинь сард нэг 4-7 хоног байгаа штэ. Гэхдээ Монголын нөхцөлд бол би залуучуудаа зөвлөхөд нэг 2-7 хоногор л төлөвлөгөө өгөх. Тэрнээс урт хугацаанд хийхлээр энэ нөгөө нийгмийн өнгө айс нөхцөл байдал Монгол хүмүүсийн зан үйлээс хамаарат тодорхойгүй байдлууд их үүсдэг. Төлөвлөх ёстой гэл жилээр ингээл ирээтлэн төлөвлөл хэдэн сараар нь ирээтлэн төлөвлөл тэгээд нөгөө төлөвлөгөөч нь өөрөө
биелэх магадлал хэцүү. Яагаад тэгээ биелэх магадлал хэцүү болоод ирэхлээр шантардаг, хайдаг, орхидог те худлаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ яг хөглөөр бид нар тэр үйл явцын нарийн зүй тогтолцоог ойлгохгүйгээр зүгээр л төлөвлөлтөнд дулаачснаас болж байгаа. Гол төлөвлөлөд байгаа гол зорилго юу гэхээр та хүнд байгаа бүх зүйл хязгаарлагдана штэ. Санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал, цаг хугацааны нөөц хязгаарлагдмал, ядчил нөгөө ирч хүч, энерги, бие махбодын тэр чадамж нь өөрөө хязгаарлагдмал. Тэгэхээр өөрт байгаа нөөцөө илүү оновчтой зарцуулж илүү их үр дүн бүтээх гэдэг байна. Төлж байгаа гол зорилго нь. Тэгэхээр ерөөсөө төлөвлөлт гэдэг маань зорилгод хүрэх үйл явц юм аа. Үр дүнтэйгээр. Тэгэхээр зорилгод төлөвлөгөө гэдэг дээр хит улаарахгүйгээр зорилго дээр маш сайн төвлөрөөд түүнд хүрэх арга замаа 7-аас 14 хоногоор наривчлал төлөвлөд явах юм бол бид нар илүү их үр дүн гаргах боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр төлөвлөлтийг яаж хийх талаар ярилцлаа шүү дээ. Тэгэхээр нэг ийм хүмүүс ер нь төлөвлөлт хийх хэрэгтэй юм бэ? Ямар ач тустай юм бэ? Өдний хүртэл төлөвлөгөөгөө ер нь яваад ирсэн. Төлөвлөгөөгөө ингээд яг тухайн үедээ гарчсан төлөвлөлтийг хийгээд яваад болдог гэсэн ойлголттой хүмүүс байгаа. Тэгэхээр төлөвлөлт заавал хийх хэрэгтэй юм уу? Миний ач тус нь юу юм? Тийм судалгаа одоо үр дүнгийн талаар арай төлөвлөлт хийсэн хүн төлөвлөлт хийгээгүй хүнээс илүү ажлын бүтээмжтэй байдаг, үр дүнтэй байдаг гэсэн кейс судалгаанууд юу гэдэг юм бол? Мэдээж маш олон судалгаанууд бий. Олон улсын түвшинд хийгдсэн, дотооддоо ч хийгдсэн судалгаанууд бий. Би өмнө уншиж байсан. Ер нь төлөвлөлт хийдэг хүн бол огт төлөвлөгөөгүй явдаг хүнээс бол амжилтанд хүрэх магадлал, аз жаргалтай байх магадлал нь өөрөө 20-30% өндөр байдаг гэдэг тий. Та аз жаргалтай, амжилттай нэгэн байхыг хүсдэг үү гэж асуусан байна. Хэрвээ хүсдэг бол төлөвлөл. Яагаад тэгэхээр амжилт гэдэг бол хүний бүтээмжээр хэмжигддэг. Хэр бүтээмжтэй байна, төдий чинь амжилттай байна. Аз жаргал гэдэг бол хүний нөгөө мэдрэмжээр хэмжигддэг. Та амьдралаас тэр утга учиртай, таатай зүйлийг хэр их мэдэрч байна, тэр хэмжээгээр аз жаргалтай байна. Тэгвэл тэр бүтээмж, мэдрэмж гэдэг хоёр зүйл бид өөрсөнд байгаа нөөц болцоогоо хэр зөв удирдаад хэр их үр дүн гаргаж байгаагаар бас шалтгаалдаг байхгүй. Энэ тэргуунд энэ төлөлтийн утга учирыг ойлгохын тулд та амьдралынхаа эрхэм зорилгыг тодорхойл. Бүх залуучуудад хэлмээр байхгүй. Эрхэм зорилгыг тодорхойл. Энэ эрхэм зорилго алсын араагингууд нэг байгууллагууд л эрхэм зорилго алсын араатай байх хэрэгтэй гэдэг хүмүүс бодоод явааддаг. Үгүй. Энэ эрхэм зорилго алсын араа гэдэг бол байгууллагт байдаг, бас хувь хүнд ч байх хэрэгтэй. Эрхэм зорилго харна гэдэг чинь би амьдралдаа яг юу хийж бүтээмээр байгаа юм. Чин томоор нь харж штэ. Амьдралдаа юу хийж бүтээмээр байгаа юм. Би юуны төлөө хөдөлмөрлөх юм, амьдрах юм гэдгээ олж тодорхойл гэсэн. Алсын харгаа бас тодорхойл. Алсын хараа гэдэг чинь энэ бүхнийгээ хийж яваад та ямар өндөрлөгт хүрэх юм, ямар амбиц танд байгаа юм. Тэргээ тодорхойлж байгаа. Та төлөвлөгөөгүй явна гэдэг нь замбраагүй амьдрна гэсэн үг. Замбраагүй амьдрна гэдэг нь та зүгээр сэтгэл хөдлөлөө дагаж амьдрна гэсэн үг. Гэтэл сэтгэл хөдлөл таны нөөцийг зүгээр ямар ч үр дүнгүй үрдэг сахилга батгүй амьдрч гэсэн үг. Сахилга батгүй хүн яах вэ? Өөрт байгаа эдийн засгаа зүгээр л ямар ч үр дүнгүй үрнэ. Эдийн засгийн нөөцөө мөнгө санхүүгээ. Эрүүл мэндэ үгүй хийн. Тэ? Нөгөө ирч хүчээ үгүй хийн. Яагаад тамирчид эсвэл урлагийнхан энэ нөгөө амжилтаа яваад байгаа хүмүүс бүр тодорхой нэг зорилго төрөхийн тулд бүх хүчээд ингэж төлөвлөлтөөр ажилладаг вэ гэхээр тэр чинь өөрт байгаа нөөцөө тэр олимпийн авраг болоход юм уу те эсвэл дэлхийд тэр нэр хүндээ дуурсахад юм уу зориулж маш төлөвлөлтөөр нөгөө лазер фокус гэж ярьдаг те оновчтой юм төвлөрөл үүсгэж ижил тэрэндээ хүрэх боломжтой байхгүй. Төлөвлөгөөг дагаж биелүүлэх маш хэцүү байхгүй. Энд нөгөө дахиад сахилга бат яригадаад байна. Тэгэхээр сахилга баттай байхын тулд илүү ухамсартай байх хэрэгтэй хүн сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж сурах хэрэгтэй буюу нөгөө бид нар ярьдаг EQ гэж байгаа шүү дээ. Тэ? Сэтгэл хөдлөлийн чадамж гэж яриад байдаг. Төлөвлөгөөтэй байж сурахад эхний ээлжинд хэцүү байгаа бол заавал 14 өнөр ирэхгүй 7 хоногор ядаж маргаашийнхаа өөрийгөө сурах гэдэг шүү дээ. Маргаашийнхаа ажлыг өнөөдөр яс төлөвлөж нөгөөдрийнхийг хэрэггүй те. Тэгээд маргааш яг төлөвснийхаа дагуу байх гэдэг нь хичнээн гоё санал ирсэн ч гэсэн төлөвлөгөөнд ороогүй бол татгалзал сур, аз жаргал, амжилтын тэмцвэрийг хадгалах буюу төлөвлөгөөгөө тэнцвэртэйгээр хийх хэрэгтэй. Нэгүр бол нэг өдөрт өглөөнөөс орой хүртэл битүү ажил байх нь өөрөө утгагүй. Нэг өдөрт дор хаяж 2-оос 3 яг үр дүнтэй часгсан ажлыг л амжуулах багт болж байгаа. Зарим өдөр төлөвлөгөөгүй
байхад бол зарим хүмүүс чинь зарим өдөр бүр ямар ч чухал ажил амжуулдаг шүү дээ. Төлөвлөгөөтэй байлаа гэдэг өдөр болго ингээл өдөрт ингээл бүтэн ажил зоолоо гэхэд тэр ажлуудын нь ерөөсөө нөгөө 2-оос 3 нь л чухал байдаг. Бусдууд нь зүгээр ингээд. Тэгэхээр нөгөө түрүүний хэлдэг Эйзенхауэрийн матриц буюу чухал бус яаралтай бусын тэр матрицаар эхлээд ажиллаа ангилаад зөвхөн чухлынхаа төлөвлөгөөнд оруулаад тэгтээ тэрийгээ дундан зайтай. Нөгөөрлөл нэгээс тэр өдөр чинь 2-оос 3 чухал ажил амжуулсан бол бусад цагийг өөртөө зориулж болно. За нэг кино үзэхэд юм уу эсвэл ном уншихад юм уу нэг таатай зүйлэг. Тэгэхээр өдөр болгон төлөвлөгөөнд та өөртөө зориулсан цаг заавал байж явах юм бол хүн нөгөө төлөвлөгөөнөөс хашрахгүй, цогтохгүй. Тэгээ зөвхөн өөрт зориулсан цагаа үр дүнтэй ашиглахыг ирмэлцдэг. Яагаад тэгэхээр өөртөө зориулж байгаа за би 7 хоногт нэг өдөр сошиал огт хэрэглэхгүй. Тэр өдөр хэрэглэхгүй байж гүрийгээ те яаж байгаа гүрийгээ хэрэглэхгүй. Хэрвээ хэрэглэхгүй байж чадах юм бол тэр хүн тэр өдөр өөрийгөө ялчлаа гэсэн үг. Нэг өдөр өөрийгөө ялна гэдэг чинь тэр хүнд сахилга баттай байх ур чадвар нь 1 мм-ээр агчин гэсэн үг те. Бид нар цаг хугацааг төлөвлөдөг юм аа. Бид нар өөрт байгаа цаг хугацаанд тааруулж ажиллаа төлөвлөдөг.